За багнаа бичглээр үржүүлэлийн хамгийн амархан жишээ тайлбарлая. За энэхийн тулд энэ 3 жишээг зэрэг бодоод явна. За хамгийн ихэнд өгцөн тооныхоо нэгжийн оронгуудыг үржүүлнэ. За бүгднгийн зэрэг үйлдэлүүд хийж аваад доторх ялгаануудыг нь тайлбарлах зорилготой байна. За эхлээд нэгдүгээр жүгтгүүний 4 гэсэн цифрыг 2-р жүгтгүүнээр үржүүлвэл энд 8 болж байна. За энд бол 5-ыг 3-оор үржүүлэхээр 15 болно. Энд 7-ыг 5-аар үржүүлвэл 35 болно. За эхний жишээний хувьд бол энэ нь 15-аг учраас зүгээр шууд нэгжийн орон дээр 8 бичнэ. За хоёр дахь жишээний хувьд бол энэ 10-т давтсан байгаа. Тэгэхээр нэгжийн орны цифрыг энд өчөөд 10-ын орны 1 гэсэн цифрыг энд санана. Санахгүй юу дээр нь өчөж. За 3-р жишээний хувьд бол энэ үржмээр 35 гарсан. 10-т давсан учраас нэгжийг нь энд нь өчөөд 10-ын орныг энд нь санана. За 2-р үйлдэл. Нэгдүгээр үржигдхүүний 10-ын орны цифрыг 2-р үржигдхүүнээр үржүүлнэ. За эхнийх дээр бол ямар нэгэн сансан тоо байхгүй учраас нэгийг 2-оор үржүүлээд 2 гэж гарч ирнэ. Тэгээ энэ 2-ын тоог энд бичнэ. За 2-р жишээний хувьд бол энэ хоёрыг үржүүлнэ. Тэгээд дээр нь сансан нэгэ нэмнэ. Өөрөөр хэлэх юм бол 2-ыг 3-оор үржүүлээд дээдлэлт нь байгаа нэгийг нэмж өгнө. За ингүүл мэдээж 7 гарч ирнэ. Тэгээ нэгэ энд үчгэнэ. За 3-р жишээний хувьд мөн адилхан энэ хоёрыг үржүүлнэ. Тэгэхээр 4-ийг 5-аар үржүүлээд түүн дээрээ сансан энэ 3-ын хотог нэмж өгнө. За ингээд 23 гарах нь байна. Энэ 23 гэсэн тоогоо ингэж бичнэ. За энэ үйлдэлийг маш сайн ойлгочвол цааш цаашдынх нь үйлдэлүүд маш амархан болно.